Сайн байцгаана уу та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргэе. Цекрум эхлэхэд бэлэн боллоо. Өнөөдрөөс 33 настай эхнэр Жон Суён Улаан хотод амьдардаг ба багшийн сургуульд кодчлалын чиглэлээр суралцахаас гадна багш бэлтгэх сургалтын материал нийлүүлэх ажил хийдэг. Нөхөр нь бас 33 настай И Сэнхүн гэдэг. Тэрээр нохой үржүүлгийн ажил хийдэг ба тэднийг арчилж, цэвэрлэгээ хийж, модель болгон мөнгө олд юм байна. Эхнэр нэвтрүүлэгт бүртгүүлсэн. Тэд анх 2016 онд төрийн дэмжлэгтээ залуучуудын академид ажиллаж байгаа танилцсан бөгөөд аль аль нь өөрсдийн гэсэн бизнестэй найзын харилцаатай байсан. Тухайн үед Суён 100 кг давсан жинтэй маш тарган байжээ. Сэнгүү харин махлан эмэгтэйчүүдийг сонирхдаггүй байсан болохоор анхнаасаа ямар ч сэтгэгдэл төрөөгүй. Харин Суёны хувьд Сэнхүүн таалагддаг байв. Тэд найзын харилцаатай бараг 8 жил болсон ба энэ хугацаанд Сэнхүүний үерхсэн, уулцсан бараг бүх эмэгтэйчүүдийг Суён мэддэг. Сэнхүүн өөрөө ярилцлага өгөхдөө өмнө нь бараг 50-аас 60 найз охинтой байсан. Тоог нь алдсан гэж хэлдэг. Үүнийг сонсон нэвтрүүлгийн багийнхан гайхах нь мэдээж 8 жил найзын харилцаатай байсны дараа Сэнхүүн найз охиноосоо салж 1 жил ганц бие байх үед Суён сэтгэлээ илчлэхээр шийджээ. Үүнийг сонсоод Сэнхүүн уурлаж би үнэхээр ийм лүүсэр харагддсан бах та. Бүхэл бүтэн 100 кг жинтэй эмэгтэй гэж дуудахад ч хэцүүхэн надад яаж ингэж хэлж чадчихна гэж бодсон. Суёныг сэтгэлээ илчилсэний дараа Сэнхүүн би чамд 3 сарын хугацаа өгье. Ядаж 20 кг хасчаад ир гэж хэлжээ. Ингэж хэлэхдээ чадахгүй болохоор ингээд дуусгар болгоё гэж бодсон. Гэтэл Суён 7 хоногийн дотор 6 кг хасаад иржээ. Үүнийг хараад Сэнхүүн энэ эмэгтэй үнэхээр миний төлөө турч чадна гэж өв. Энэ юу н ямар их мэрэлттэй охин бэ гэж бодоод түүнийг хамт амьдрахыг зөвшөөрсөн. Гэхдээ чамайг турж авах хугацаанд хөөрхөн охтууд намайг үдвэл би төвчж чадна гэж худлаа хэлэхгүй шүү гэж шулуухан хэлсэн. Тэд анх хамт амьдарч эхэлснээс хойш Сэнхүүн Суёнд нэг өрөө гаргаж өгөөд түрээсийн байр хуваач хэргэлдэг хүмүүс шиг болсон юм байна. Сэнхүүн бүр гэртээ байхдаа өрөөнийхөө хаалгыг түгчдэг байсан. Харин Суёны хувьд хамт амьдарч эхэлснээс хойш өдөрт ганцхан ширхэг дахианы цээж мах идэж ус сууж авсаар 3 сарын дотор дахиад 14 кг хасч хамгийн анх найз залуугийнхаа хэлсэн 20 кг жинг хасч чаджээ. Тэгээд болоогүй өөртөө сайн гэрээ эзэгтэй байна гэсэн амлалт өгөөд өглөө болгон эрт тосч нөхөртөө өвлийн илгэн дээр уух бүлээ ус мөн амин дэмтэй тэжээллэг эмийг уулгадаг. Өдөртөө гэрээ цэмбитлэн цэвэрлээд орой нөхрөө ажлаас нь ирэхэд хоол игээд үлээдэг. Явандаа тэдний харилцаа ч өмнөхөөсөө илүү дээрсэн. Суён өнгөрсөн 10 сараас хойш дахин жингээ хасгаар шидэж хоолны дэглэн байрснаар 3 сарын дотор дахиад 25 кг хайж анх 102 кг байсан бол одоо 57 кг боллоо турч чаджээ. Тэгээд 1 сард жирэмсэн болсон. Уг нь турсан болохоор зундаа бикини өмсөж талаа эргээр зугаална гэж бодож байсан ч одоо тийх боломжгүй болсон учраас төрснийхөө дараа дахиад жингээ хасахаар өдөр болгон жингээ үзэж биеийн байдлаа шалгаж байгаа. Тэр хоёр 5 сард энэ нэвтрүүлэгт орсон болохоор тухайн үед Суён 4 сартай жирэмсэн байсан гэсэн үг. Ингээд тосуудын өглөө ажилдаа явахаар бэлтэж байгаа бичлэг гардаг. Эхнэр нь цэнхэр өнгийн бие твтэйхэн носон цамц Жэсэн өмд өмсөд нөхөртөө харуулхад Сэнхүү муухай харагдаж гингээд өөр хувцас сонгож өгөхөөр явна. Тэгээд арай тод цэнхэр өнгөтэй нуруу нийл гарахаар бие барьсан цамц сонгодог. Дараа нь Суён дээгүүрээ том юудэнтэй цамц өмсөх гэтэл нөхөр нь бас л уурлаад би чамд үнэтэй гоё хувцснууд зөндөө авч өгдөг үстэй. Яагаад хувцсгүй юм шиг хувцалт юм бэ гэж уурлана. 이거 이건 그렇게 별로야? 뭘 자꾸 좀 내 얼굴이기도 한데 좀 깔끔하게 다닙시다. 이게 나. Үүний дараа Суён хар цамц ягаа юу бөгөмсөд гарч ирэхэд Сэнхүүн гуйлахчин шиг хувцлаа гэд бас л уурлаа. Дараа нь тэр хоёр машинд суугаад явж байхдаа Сэнхүүн үгэлсэн ивэрээ чи яагаад дандаа юм цохимжгүй хувцалт юм бэ? Жохон стилийн талаар судлаа л та. Би чамд авч өгдөг үстэй. Чи гадуур явахдаа миний нүүр царай болох учраас жохон айтаахан хувцалмаар байна гэхэд Суён ядаж ойрхон төр гарчаад ирэхдээ би твтэхийн юм өмсч болохгүй мүү? Дэлгүүр явхад хүртэл үгэлдэг үстэй гэхэд Сэнхүүн энэ нас бол гой хувцаар бие чимдэг нас. Сайхан хувцлаад гадуур гарах гоё өдөг үстэй гэдэг. Нэвтрүүлэгт ярилцлага өгч байхдаа Сэнхүүн өмнө нь үерхдэг байсан охиныхоо тухай ярина. Тэр охин заримдаа өхөрдөм, заримдаа секси, заримдаа цэмцгэр гэд бараг уулзах болгондоо өөр төрх гаргадаг байжээ. Энэ нь түүнд маш их таалагддаг байсан гинэ. Тийм болохоор эхнэрээ ч гэсэн тийм байх гэж хичээдэг. Тэд хамт явсаар эхнэрээ хүчээр дэлгүүр тавьчраад өмсөх бүх хувцсыг нь сонгож өгнө. Хөтлөгч нөхрийг эхнэртэй хувцас сонгож өгөөд дог байна гэдэгч хил амаа мэдлээ гэж хэлдэг. Учир нь Сэнхүүн энэ яг л шивгчин шиг харагдаж байна. Нөхөр нь хуучинсаг хувцлаад эхнэр нь орчин үеийн хувцлахаар гоё байгаа зүтэй гэх мэтэр хамаагүй ярьдаг. Тэгээд Суён хувцас солиод гарч ирэхээр таалагдвал тэнцлээ гэж орлоно. Нэг удаа гарч ирэхэд нь тэнцлээ гэж орлоод дэлгүүрийн худалдагчийн хажууд чи наа цамцныхаа гизний эсгийг нь сайн чангалал та. 4 мөөмгүүлэлтэй гэж хэлж байгаа нь хүртэл сонсогддог.
Тэгээ Зуян хувцас солиод гарч ирэхэд Сэнхүүн над руу их цараа зогсгээд өөрөө бараг шалан дээр сөхрөө зуучсан шүүгчиг байдаг. Чи наа чангалагчаа яагаа сайн татаагүй юм бэ? Гид сэсгэрээ том харагдаад штэ гэх мэтэр уурлана. Энэ бичлэгийг үзсэн хөтлөгч дургуутсаж эхнэр чинь жирэмсэн, жин эмхэн тодорхой байхад танихгүй эмхтэй хажууд эхнэрээ яаж ингэж хэлж чадчихэна гэхэд эмхтэй хөтлөгч жирэмсэн хүн хоёр мөрнөөсөө эхлээд томордог. Тэгжээж хүүхдээ хөхүүлэн штэ гэхэд Сэнхүүн тийм л дээ. Гэхдээ мөр хөхний эсгийг хувцсныхаа цаана нэвтэхий их арга байдаг гэхэд хөтлөгч угаасаа удахгүй гидсэн ийм том болно гэд гараараа үзүүлдэг. Үүний дараа хосууд гэртээ оройн 11 цагийн үед снэк хитингээ юм ярьж байгаа бичлэг гардаг. Сэнхүүн хоёулаа хамтдаа чиний энэ бие гадаад байдлыг бүтээсэн. Чи яагаад надад талархаж баяртай явж болтгүй мэ гэж уурлана. Зуян харин чи дандаа намайг өмнөх найз охтуудтайгаа харьцуулж нүрээ бутахгүй явлаа гэдэг үстэй гэж уурладаг. Сэнхүүн чи угаасаа миний үргэжээс охтуудаас энэ тал дээр хамгийн муу гэж хариулна. 선생에서 네 몸 만들었잖아. 네 외모 만들었잖아. 즐겨. 무슨 나처럼 안 꾸미는 애 처음 최악이야. 본다면서. Үүний дараа Сэнхүүний өгсөн ярилцлагаар миний өмнө нь үргэжээс охтуудаас надтай гадуур явахдаа нүрээ бутахгүй явдаг хүн ганц ч байгаагүй. Эрэгтэй хүнийг чимдэг үнэт идэл бол цаг, машин, эд хөрөнгөч биш. Эмэгтэй хүн гэж би боддгоо гэж хэлдэг. Эргээд хосуудын ярилцж байгаа бичлэг гарахад Сэнхүүн чи сая намайг өмнөх найз охтуудтайгаа чамайг зүрлэлээ гэсэн. Үнэндээ чи өмнө нь эмэгтэй хүн байгаагүй. Санал нийлж гинүү гэж асуудаг. Зуян гайхахад Сэнхүүн би энгийн хүн шиг биеийн жингээ барьж чаддгүй хүмүүс энгийн биш амьдралаар амьдардаг гэж боддог гэхэд Зуян наадах чинь чиний бодол гэхэд Сэнхүүн энийг зүгээр нэг миний туйлширсан бодол гэж хэлэхэд хэцүү. Би өнөөдрөө хүртэл чиний тухай хангалттай олон энгийн биш зүйлийг харсан гэдэг. Ерөн Сэнхүүн ихтрээ гадаад байдлаар нь байнга доош нийдэг гинэ. Хэрвээ гэрээ ажиллаа баг хийгээд сул чөлөөтэй цаг их гараад ирвэл ингээд тархлаад байгаа байхгүй юу гэдэг. Хамт гадуур болцож хөтөлцөөд гарна өвдөл чиний хуруу тархан болохоор өвдөж байгаа гэх мэтээр доромжилдог. Энэ бичлэгийг үзсэн нөхөр өөрийнхөө хийсэн үйлдэлээ тайлбарлахдаа тарган байсан бол энгийн хүмүүсийн амьдралыг мэдэрч чадахгүй гэдэг. Хосуудын бичлэг үргэлжлэхэд Зуян чи байнга намайг шархлуулсан муухай үгнүүд хэлдэг байснаа санаж байгаа үстэй. Таргаа охиндоо дотн харилцаанд орох нь зүгээр л гутамшиг гэж хэлсэн мэдтэй гэхээс Сэнхүүн мэдээж гутамшиг штэ гэж хариулдаг. Сэнхүүний ярилцлагын бичлэг гарахад энэ тал дээр 90 кг давсан эмэгтэйтэй дотн харилцаанд орно гэдэг байж боломгүй ичгэвтер хэрэг гэж хэлсэн. Зуяны өөр нэг бичлэг гарахад нөхөр нь түүнтэй харилцаанд орохдоо дургу хийж явахдаа нуруу нь маш хүчтэй цогтөг байсан талаар хэлнэ. Тэгээд өвдөөд байна гэхээр хөөхөн туранхай охтууд ингэж хийхэд туртай байдаг гэж хариулдаг. Сэнхүүн бичлэгээ үзээд би хөөхөн охид үүнд туртай байдаг гэж хэлээгүй. Харин ийм зүйлийг мэддэг охтууд олон байдаг гэж хэлсэн. Манай эхнэр арай хэтрүүлж ярьлаа гэж тайлбарласан. Хосуудын бичлэг үргэлжлэхэд Зуян намайг ингэж хэлэх чинь энгийн зүйл болсон гэхэд Сэнхүүн хоёлаа эсрэгээр нь яриад үзье. Миний өндөр 160 см байсан бол чи надтай унтаж чадах байсан уу гэж асуудаг. Зуян яг асуусан асуултанд нь хариулахгүйгээр тэглээгээд чи намайг хэвэн босч интэй гэж хэлхийг би тэсээд амьдрах ёстой юу гэхэд Сэнхүүн тэгвэл би чиний хэвэн босчинг тэсээд амьдрах ёстой юу гэдэг. Зуян чи тэсээг болохоор намайг тур гэж шаардсан мэдтэй. Хамт хоол идвэл чамайг цаацсны дараа би ч ихсэ идэхээ зогсоох ёстой болдог гэдэг. Энэ бичлэгээс харуул нөхөр нь эхнэрийнхээ юу идэх, хэр их идэхийг нь хүртэл зааж хяндаг юм шиг байгаа. Дараагийн бичлэг гарахад эхнэр нь гадуур Сэнхүүн оффистоо байх бөгөөд нэг эмэгтэй үйлчлүүлэгч ирж маш дотн ярилцсан. Нөхрийн ярьснаар энэ эмэгтэйтэй их сургуульд байхдаа нийлдэг гэжээ. Найз нь гаднаас орж ирэхдээ кофе, смути идэх юмтай авчирсан болохоор тэд хамтдаа цай унгаа өнгөрснөө ярьдаг. Эмэгтэйгийн ярьснаар Сэнхүүн тухайн үед охтуудын дунд маш алдартай байсан бөгөөд энгийн зүйл ярихт нь л уярч хайлдаг байснаас гадна найзууд нь дандаа Сэнхүүнтэй болцуулаад өгөөч гэж гуйдаг байсан талаар ярьж гэр бүлийн харилцаа нь ямар байгаа талаар асуухад эхнэрээсээ болоод маш их зовж байгаагаа хэлдэг. Найз нь та хоёр гайгүй юу өмнөх найз охиноо санаад байгаа мó гэхээс Сэнхүүн хаяа урам уграх үед яа харахгүй тэр бодогдоод идэг юм аа. Гэхдээ нэгэнт л миний хийсэн сонголт юм чинь яалтай билээ. Чи ч гэсэн дараа нь хурмаа хийхдээ маш хянуур байж сайн бодцоод хийгэрэй гэж хариулдаг. Ер нь яагаад их нэртэйгээ гэрлэх болсон талаар нь асуухад Сэнхүүн ирээдүйн ихтрээс сэргэлэн ухаантай бас гэрсэг байвал гоё юм байна гэж боддог байсан бөгөөд хөөрхөн охтуудын хувцсыг тайлаад харахад бүгд л яг адилхан байсан гэдэг. Хөтлөгч чиний зан чанар их мүлжүүртэй болохоор олон талаар шүүмжилж болохоор юм байна гэж хэлсэн. Үүний дараа хосуудын хоорондоо ярьж байгаа бичлэг гарлаа. Сэнхүүн би өмнө нь өөрийгөө гэрлэхэд бэлэн биш байна гэж бодоод бараг 10 жилийн өнгөрөөсөн. Энэ хугацаанд чи надтай найзын харилцаатай байсан. Тийм урт хугацаанд найзалсан юм чинь намайг юунд дуртай, юунд дургүйг мэдээд энд манд харуулад байж болтгүй мүү гэдэг. Сэнхүүний хэлж байгаагаар анх тэд найзууд болох үед аль аль нь өөрсдийн гэсэн бизнестэй байснаас гадна Зуяны бизнес илүү сайн байсан ба илүү их мөнгө олдог байсан. Тэр үед энэ эмэгтэй сайн ханижл сайн бизнес хамтрагч чадах юм байна гэсэн бодол төрсөн.
Үүнийг сонссон хөтлөгч Сэнхүүнийг мөнгнөөс олж их нэртэйгээ суусан юм байна гэдэг. Эргээд тосуудын бичлэг гаргахад Сэнхүүн бит хоёр анх танилцаад аль альнд маань өөрсдөө гэсэн чадвар байсан. Цаг хугацаа өнгөрхийн ирээр би өөрийнхөө чадварыг ил гаргаж чадсан бол чи тэгж чадаагүй. Яагаад гэхэд Суён чи нүүрс усны хэрэглээгээ 3 сар хасаад үзэлтэй толгой бүрэн ажиллаж чадхаа болтгоо гэдэг. Суёны илжгаагаар 3 сарын хатуу дэглэм байрсны дараагаар урдных шигээ уран яруу ярьж чадхаа болсон. Өмнө нь огт төгдрөлгүй илтгэдэг байсан бол одоо зүгээр л өдөр тутмын яриандаа хүртэл дараагийн үгээ боддог болсон тухайгаа хэлсэн. Харин Сэнхүүн турах толгоогоо ажилуулах хоёр ямар холбоотой болохыг ойлгохгүй байна гэж уурлана. Тэгээ цааш нь би чамайг өөхөө л хас гэсэн болохоос ш толгоогоо хүртэл хасчих гэж хэлээгүй үстэй гэхэд Суён надад жаахан хугацаа өгчхөө. Толгой маань эргээд ирнэ гэж харагддаг. Хөтлөгч нүүрс усны хэрэглээгээ огцон багасгах нь тархины үйл ажиллагаанд нөлөөлдөг талаар хэлэхэд Сэнхүүн ихтер маань жингээ асах үед би ч гэсэн түүнд туслах үүднээс зарим зүйлийг идэхээ багасгасан. 3 сарын дараа ойролцоогоор 5 кг ассан байсан гэж тайлбарладаг. Бичлэг гарч Сэнхүүн чиний толгой ажиллагаа болсон шалтгаан нь зөвхөн хоолны дэглэм юм уу? Юм л бол хоолны дэглэмээр шалтгаалаад ах юм гэхэд Суён эцсийн эцэст чи намайг гой биетэй бас ухаантай авах ёстой гэсэн шаардлага тавьж байгаа мó. Энэ чиний хүсэж байгаа эхнэр юм уу гэж асуудаг. Ингээд зөвлөгөө авах цаг боллоо. Суён нөхөр нь ширүү яриатай болохоор хэцүү байдаг талаар хэлж хэдий ширүүн гэдгийг нь мэддэг маш дотн нөхрөлдөг байсан ч яг гэр бүл болоод амьдрахад нөхөр нь арай хитрхи харьцаад байгаа юм шиг санагдсан гинэ. Анх хосууд хаан тамдраад удаагүй байхад гэрт нь галт төмөр гарч бараг 100 сая воны хохирол амсч дараа нь шинэ бизнес эхлүүлэхээр санаа ажгаад нохооны кафе нэхэр шийджээ. Тэгээд Сэнхүүн их нэртэй хариуцуулж ажиллуулсан юм байна. Суёны илжгаагаар түүнд яг энэ төрлийн бизнесийн талаар ямар ч туршлага байхгүй болохоор нөхрийнхөө хүссэн шиг ажиллаж чадаагүй учраас сүүлдээ бизнес нь хаагдахаас өөр аргагүй болсон. Сэтгэлзүйч Суёны яриаг сонсоод нөхөр чинь таныг их чадварлаг гэж боддог болохоор маш их хичээл зүтгэл хүссэн бололтой. Гэхдээ та энэ салбарыг сайн мэдгүй. Түүний ширүүн харилцааны хувьд ялангуяа 16-7 хоногтой яваа их нэртэйгээ харилцаж байгаа байдлыг харахад маш буруу санагцсан. Би үнийг нөхөр чинь заавал хэлэх болно гэдэг. Ингээд Сэнхүүн орж ирээд би эхнэрээсээ чадвар гэхээсээ илүү сэтгэл хүсдэг. Үндэ бидний өмнөх бизнес дээр сэтгэл тутсан болохоос ш чадвар дутаагүй гэдэг. Сэтгэлзүйч би таны хэлж байгааг ойлгож байна. Та бол амжилтанд хүрэхийг хүсдэг. Үндэ бүхнээ зориулдаг хүн. Гэхдээ эхнэрээ багаж хэрэгсэл гэж харж болохгүй гэхэд Сэнхүүн амжилтанд хүрэхийн тулд золиос шаардлагатай гэдэг үг байдаг. Миний хувьд би өөртөө итгэх итгэлээ золиослон байж хичээж байгаа. Амжилтанд хүрэхийг хүсэж байгаа учраас эхнэрээ намайг дагаад хичээгээд өгөөсэй гэж хүсдэг. Тийм болохоор эхнэртэйгээ жоохон ширүү харьцаж энэ зэргийн юмыг чи хийж чадна штэ гэж урам өгөх гэж оролддгоо гэхэд сэтгэлзүйч та угаасаа ийм илэн далангуу ярьдаг хүн үү гэхэд тийм гэж хариуллаа. Сэтгэлзүйч гэхдээ заримдаа үнэхээр хэлмээр байгаач гараа зангидаад шүдээ зуугаад өнгөрөх үе амьдралд байдаг. Дараагийн удаан үнийг санаж шүд зуужгаарай. Таны хувьд жирэмсэн их нэртэй хэлж байгаа доромжлолын үгс чинь хитрхи ширүүн байна. Энэ бол ганц их нэртэй хандаж хэлж байгаа үг биш, үр хүүхэдтэй хандаж хэлж байгаа гэсэн үг. Үүнийг ургийн хүчирхийлэл гэж нэрлэдэг. Та ярихдаа огт хүүхэд байхгүй юм шиг, эхнэрийн чинь эзэн таны биеийн нэг хэсэг байхгүй юм шиг ярьж ийнгээд яагаад их нэртэйгээ ингэж харьцдаг талаар нь асуухад Сэнхүүн нуухын тулд гэж хариуллаа. Сэтгэлзүйч юуг нуух гээд байгаа юм бэ гэхэд өнгөрсөн амьдрал гэдэг. Сэнхүүний ээж Пусааны хамгийн баян тооцогдох тоотой эдэн гэр бүлийн нэгээс гаралтай боловч аав нь эгэл жирийн ядуу айлын хүү ээжээ. Хэдийгээр аав нь хүүхдүүдийнхээ төлөө хамгийн сайнаар хичээдэг байсан ч мөнгөтэй холбоотой хэрүүл тасардаггүй байсан. Тийм болохоор Сэнхүүн би заавал амжилтанд хүрч их мөнгөтэй хүн болох ёстой. Гэр бүлийнхээ энэ хэрүүлийг таслан зогсоох хүн бол зөвхөн би гэсэн сэтгэл зүйтэйгээр өдий хүртэл амьдарчээ. Түүний бүгэлсэн судалгааг харахад ямар нэгэн зүйлд чадвар нь тутчихгүй гэхээс хамгийн их айдаг. Хүн дээр хүлээж авдаг зүйл гэдэг нь харагдана. Үүнийг сонсоод сэтгэлзүйч таны ярьсан бүх зүйлийг дүгнвэл ажил, амжилт бас өөрийнхөө тухай бодол таны толгойд ч байна. Хүүхдийн тухай бодол огт алга гэд. Та одоо аав хүн болсон. Үүнийгээ ухаарч амьдрах хэрэгтэй гэдэг. Үүний дараагаар Сэнхүүнд гэр бүлээ зурах даалгавар өглөө. Түүний зурагт эхнэр нөхөр нохойнууд лэв. Сэтгэлзүйч зургийг аваад харахын өмнө хөнтэй Сэнхүүн байжгаараа гэд цаасыг авч хүүхдээ нэмж зурдаг. Сэтгэлзүйч түнд та аав хүн гэдгээ ахаад л марцсан бололтой. Таны эхнэр ч гэсэн хүүхэд зураагүй гэж хэлдэг. Ингээд Суёны зураг зурж байгаа хэсэг рүү шилжлээ. Суён гэр бүлийн зураг зурхдаа аав, ээж, дүү, нөхрийгөө өөртөөгөө зурсан. Сэтгэлзүйч түнд дахиад шин цаас өгөөд зөвхөн өөрийг нь зурулахад хүсний баантаг бүс өндөр өсгөттэйгээр өөрийгөө зурв. Сэтгэлзүйч хоёр зургийг Суёны урд зэрэгцүүлж тавиад та нэг зүйл мартчихлаа. Энэ бол таны хэвлээд байгаа хүүхэд. Таны гэр бүлд байгаа хамгийн том асуудал бол энэ. Аль аль нь өөртөөгөө аав ээж болсон гэдгийг ухаарч ойлгохгүйгээр амьдарч ийн гэж хэлдэг. Дараагийн хэсэгт хяналтын камерын эмчилгүүдээс гарах бөгөөд Суён онлайнаар гоо сайхны мэс заслын талаар өдөржин судалж галт тоогоогоо цэвэрлээд өдрөө болгон жингээ үзэж байгаа бичлэгнүүд гарлаа.
Өөрөөр хэлбэл тэр өдийг хүртэл зөвхөн өөрийнхөө гадаад байдалд анхаарч амьдарч ийснийг харуулдаг. Суён би 45 кг хассан ч эргээд 8 кг нэмсэн. Энэ байдлаараа байвал дахиад жингээ хасах шаардлагатай болох юм шиг санагдаад хэцүү байгаа гэхэд сэтгэл зүйч та өөрийгөө жирэмсэн гэдгээ санаж хэрэггүй зүйлд санаа зовхгүй байхыг зөвлөмөр байна. Сайн оллож, сайн амарчих хэрэгтэй. Гэхдээ сайн олно гэдэг нь гихцээ дүүртэл биш. Шин тижээлтэй хүнсээ зөв цагтаа хэрэглэхийг хэлнэ. Одоогоор хүүхдээсээ болоод жин нэмж яахыг үгүйсэхгүй. Явандаа хүүхэд нь эрүүл саруул төрсний дараа бие чинь эргээд тэнхрэх үед дахиад турахад асуудал байхгүй гэдэг. Ингээд хосууд хамт зөвлөгөө авахаар ирэхэд сэтгэл зүйч та хоёрт одоогоор хүүхдийнхээ тухай бодох зүйл огт алга. Таргалалт, гадаа төрх, амжилтын тухай бодол та хоёрын толгойд байнга эргэлдэж байна. Эхнэрийн яриаг сонсоход биеийн тураад гоё болсон дээрээ даглан хэрэгт бикинитэй аялахаар төлөвлөсөн ч хүүхэдтэй олчихсан болохоор чадахгүй болчлоо гэж ярихыг нь би сонссон. Гэхдээ яг энэ үед хүүхэдтэй болсондоо баярлах хэрэгтэй. Учир нь амьдралынхаа хамгийн гоё үедээ, хамгийн үзэсгэлэнтэй, сайхан үед хүүхэд бэлэг болон ирсэн байна. Үүнд талархах хэрэгтэй. Яг энэ цаг мөчөөс эхлэн та хоёр жинхэнэ аав ээж хоёр болсон юм шиг санагдаж байна. Сайн гэр бүл биш, сайн аав ээж байгаарэ гэж хэлээд зөвлөгөөний цаг дуслаа. Тэгвэл цаашдаа сэнхүүн эхнэрийнхээ өмсөх зүх гадаад төрхөнд нь анхаарахаа болж тэд сайн аав ээж болж чадах болов. Юу гэж бодож байгаагаа комент хэсэгт бичээрэй. Бичлэг маань таалагдсан бол суугтаа лайк болон subscribe дарахаа бити мартаарай. Миний инстаграмыг дагахаа мартва. Дараагийн бичлэгээр уулзтлаа. Түр баяртай.